телевизийн тулах 5 студ хөгжүүлж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул 2017 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо. Монгол улсын иргэд бид 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсын иргэний хувьд сонгох эрхээ эдлэн ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэхүү төрийн тэргүүний сонгох сонголттой холбогдуулан улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан тооцоогоор ерөнхийлөгчийн сонгуул 2 сая 30 мянган гаруй иргэн санал өгнө гэсэн судалгаатай бий. Үүнээс 90 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Энэ нь нийт санал өгөх сонгогчдын 6 орчим хувь бөгөөд өөрөөр хэлбэл нэг аймгийн нийт иргэдийн тоотой дүүцхүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэн ерөнхийлөгчийн сонгуульд оролцож бүрэн эрхийнхээ дагуу саналаа өгнө гэсэн үг юм аа. 6 сарын 26-ны даваа гарагийн 7-оос 22 цагийн хооронд саналаа өгөх сонгогчд маань иргэний үнэлгээтэйг адилхан очоорой. Хуулийн дээр хэдийгээр хорооны хийгээ одоо шалгуулад шууд өрсөлийн хуудас хэвлүүлж авч саналаа өгөх боломжтой хэдий ч хэрвээ санал толгох сонгогчийн одоо хорооны хийж шалгах төхөөрөмж ажиллахгүй юм уу эсвэл таньж унших боломжгүй болсон тохиолдолд бол иргэний үнэлгээний мэдээллийг баримталж бүртгэх юм байна. За ингээд бүртгэсэн сонгогчдод саналын хуудсыг хавцсны хамт олгоно. За энэ хавцс маань өөрөөр хэлбэл одоо сонгогчийн саналын нууцлыг хадгалах үүднээс хийж байгаа ийм зориултын хавцс байгаа. Мөн харааны бэрхшээлтэд зориулсан брайл хавцсыг саналах байр болгонд нэгийг байршуулна. Тэгэхээр энэ брайл хавцсаа ашиглан харааны бэрхшээлтэй иргэдмээ санал авах боломжтой. За Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас маань нэр дэвшигчийн өнгөт зурагтай хэвлэгдэж байгаа. Сонгогч саналаа тэмдэглэхдээ өөрийн сонгохыг хүссэн нэг нэр дэвшигчийн нэрийн өмнөх 100% дугуйг дүүргэн будаж тэмдэглэнэ. Итгэмжлсэн хүний тусалцаатай саналаа өгч болно гэсэн хуулийн залт үүсдэг. Тэгэхээр энэ итгэмжлсэн хүн гэдэг маань хэн байх вэ гэдгийг бас нэг ойлголт гарч ирж байгаа. Тэгэхээр энэ итгэмжлсэн хүн нам ёслолын одоо ямар нэгэн ажилтан байдаг юм уу? Эсвэл ухуулагч, чадвар туслагч, ажиглагч байж болохгүй. Мөн саналах байрны зохион байгуулагч юм уу? Сонгуулийн хорооны ажилтан байж болохгүй. Таны өөрийн итгэмжилсэн одоо 18 нас хүрсэн сонгуулийн эрх бүхий хүн байна л гэж ойлгох хэрэгтэй. За тэр итгэмжилсэн хүн маань өөрөө иргэний үнэлгээтэй явж очиж таны саналыг одоо таны өмнөөс итгэмжилж өгөх болох нэ гэдэг энэ ойлголт гарч ирж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул 2017 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо. Нэгдсэн үндэсний байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийг 2006 онд батлан гаргасан. Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ эрхийг хангаж хамгаалах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг нэмэлт протоколын хамт 2008 оны 12 дугаар сарын 19-ны өдөр улсын их хурлаар баталсан. 2009 оны 5 дугаар сарын 3-ны өдөр нэгдсэн үндэсний байгууллага аль бие усаар Монгол улсыг бүртгэснээр энэ конвенц Монгол улсад хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүний дагуу Монгол улсын засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний хороо байгуулан ажиллаж байгаач өнгөрсөн хугацаанд аливаа сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дөнгөж 40% нь оролцож ирсэн гэсэн судалгаа гарсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуул өгөхөд хүртээмжтэй орчин байхгүй байгаатай холбоотой. Сайн байцгаана уу. Сонсголгоонд зориулсан мэдээлэл тавигдаагүй, мэдээлэл аваагүй, мэдээгүй байна. Юу болсныг сайн ойлгохгүй. Интернет захим ертөнцөөр янз бүрийн мэдээлэл тавьсан харагддаг боловч уншиж утгыг нь ойлгохгүй, мэдэхгүй. 4 жил юм уу, 8 жил юм уу, ерөнхийлөгч байх ёстой талаар юу ч мэдэхгүй. Маш тодорхой мэдээлэл тавигдаагүй. Байнга л муудалцдаг гэхээс өөр зүйл байхгүй, мэдэхгүй. Тэгээд ерөнхийлөгчийн талаар мэдэхгүй бол сонгуульд оролцохгүй. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул 2017 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрх яагаад зөрчигддөг юм болоо гэж олон хүн гайхдаг. Өмнөх сонгуулиас харахад санал авах зарим байрууд өндөр шаттаагаас гадна 2-оос 3 давхурд байрладаг учраас тэрэгэн зэрэгтэй иргэдэд зориулсан гарц байхгүй. Байрсан ч барилгын дээд давхруудад байрладаг зэрэг дэд үтэц орчны хүртээмжтэй холбоотой хүндрэлтэй асуудлууд гардаг юм аа. Үүнээс үүдээд үндсэн хуулиар олгогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрх зөрчигддөг. Сонгуулаа ер нь тогтмол өгдөг. Ерөнхийдөө сонгуулийн штаб хаана байрлахаас шалтгаалаад бэрхшээлүүд ихэлдэ. Ялангуяа бид тэрэгцтэй хүмүүс бидний хувьд бол орох гарах шат тавьж үүднээс хавлаад
хүндрэл аягүй их байдаг. Тэгээд дээр 2 давхарт юм уу 3 давхарт бол лифт байхгүйгаш болоод хүнээр өргүүлдэг. Их өргүүлэхээр тэрэгцэр маань өвдөж гээд байдаг. Тэгээд дээшээ доош уруудаж өгсөд дандаа хүмүүсийн тусламж авдаг. Олон хүн өргүүлэхээр эв хаваагүй хэцүү байдаг. Хүртээмжийг ерөнхийдөө аягүй сайн хийж өгөөсэй. Харааны бэрхшээлтэй хүмүүсийг сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн орчныг бүрдүүлж, тэрэгцэртэй хүмүүсийн орчныг бүрдүүлж, хүний эрхийн хувьд бид нар сонгуулаа өгөх эрхтэй. Тийм болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань сонгуулаа идэвхтэй өгж ямар ч цаад бэрхшээл тулгарсан өөрсдийнхөө сонголтыг хийгээрэй. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул 2017 хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн үзэл санаат нээцүүлэн хүний эрхийг эдлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг Улсын хурлын 2016 оны нэгдсэн чуулганаар баталснаар дараах асуудлыг хуульд онцлон тусаржээ. Үүнд хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалan бүх хэлбэрээр ялгуурлан гадуурхах явдлыг хоригдсон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар нэгэн хэлбэрийн ялгуурлан гадуурхалд өртгөөс хамгаалсан хууль эрх зүйн хамгаалалт бий болгосон байна. Эндээс үүдээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн санал авах байрны гадна дотор тал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саадгүй байх. Тэднийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үл тоох ус Монгол Улсын үндсэн хууль заасан сонгогдох эрхийг нь хүндэтгэн үзэх нь зүйтэй юм аа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол аль чатны сонгуульд идэвхтэй оролцдог. Ер нь одооны явж байгаа улсын хааны ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцсон гэж би итгэж байна. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидний санал өгөх байранд очиход учиртай олон байдаг. Тэгээ нагсан сонгуулийн байрнууд нь Подвалт ч юм уу үгүй бол 2 давхартаа байрлалцсан. Тэрэгцэртэй иргэд таягтай хүмүүс ороход маш хүндрэлтэй байдаг. Ер нь энэ бүгдийг арилгах юм бол бас одоо бол бас нэг бид нар чинь сонгуулийн ерөнхий ороотой ярилцаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд ийм байгууллагууд уулзаж өчөрч одоо яг хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын боловсролын талаар боловсролын дэвшлүүд талаар маш олон зүйл хийсэн хүчинд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуульд орж идэвхтэй сайжирсан. Гэхдээ учир дутагдал байна. Одоо төдий иргэд хэд ч н одоо ямар нэгэн мэдээлэл авах арга алга байна. Хараагүй иргэд гэж одоо тэр бариад үсгээр хэвдэгдсэн юм байхгүй. Энэ бүгдийг шийдээд өгчих юм бол манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд чинь бас нийгмийг хөгжүүлэх тэрэндээ идэвхтэй оролцдог одоо хүмүүсийн нэг одоо энэ ерөнхийлөгч сонгуульд идэвхтэй оролцохыг итгэж байна. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хандаж хэлэхэд идэвхтэй сонгуульд идэвхтэй оролцоорой. Бид одоо төрийн төвшөөлөл сонгох эрхэм одоо хүндтэй сонгуулийн өмнө ирчээд байна шүү. Ер нь энэ асуудлыг одоо цааш юунд сонгуулийн юмд бол сонгуулийн ерөнхий ороод анхаарах бахаа гэж бодож байна. Тэгээд сонгуульд идэвхтэй оролцоорой. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул 2017 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн оролцоонд танил тавих, санал авах байрыг тэдгээр иргэдэд хүртээмжтэй болгоход нөлөөлөл үзүүлэх, ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, сурталчилгааны ажлууд сонсголын бэрхшээлтэй болон харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй байдаг зэрэг асуудлууд гардаг үлээ. Энэ нь хүний эрхтэй шууд холбоотой асуудал. Тэгээд ч хүний эрх гэдэг ардж асан нийгмийн үнэт зүйл нь байдаг. За хараа иргэдийн хувьд одоо сонгуульд оролцоход мэдээж 2 зүйлийг бид нэр анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр яг сонгууль үйл ажиллагаа маань хүртээмжтэй байна. Хоёрдугаар сонголтоо зөв хийхэд бол нөгөө сонгогчдын талаар, нэр дэвшигчдийн талаар мэдээлэл аль зэрэг авч өгнө гэдэг дээр ярих хэрэгтэй баг. Тэгээ яг эхлээд сонгогчд нэр дэвшиж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл авах гэдэг бол хараагүй хүмүүсийн хувьд бол нэг хүртээмжтэй биш. Мэдээж бид нар телевиз, радиогоор бол мэдээлэл авч байгаа. Тэгээ энэ бол бүгдийн зэрэг үзээд бүгдийн нэг өдөр чинь суугаад эргүүлэл авах боломж нь хязгаарлагдмал. Яг нөгөө сонгогчид нэр дэвшигчд маань өөрсдийнхөө мөрийн хөтөлбөр, сурталчилгааны материалыг нөгөө хүмүүст бол хэвлээд тараадаг штэ, зураг тууц дээр гаргаад. Яг тэр нь бол хараагүй хүмүүст хүртээмжгүй. Бид нар зориулахад яг хүртээмжтэйгээр хэвлэе гэвэл бариад үсгээр, эсвэл томруулснаар магадгүй аудио дээсгээр хэвлэж тараах юм бол илүү биднэрт хүртээмжтэй. Гэтэл өнөөдөр яг сонгуулийнхаа сурталчилгааны материалыг одоо энэ харааны бэрхшээлтэй зориулж ингэж хүртээмжтэй хэлбэрээр хэвлэж байгаа юм бол хангалтгүй байх.
Өмнө нь бол хэцүү байсан. Бидний хийнийг үн дагуулж чад одоо за энэ хүнийг дугуулаарай гэхээр тэгэл дугуулад бид нар итгэл гардаг байлаа. Тэгвэл энэ байдал маань сүүлийн үед бас дэвшилттэй өөрчлөлт гарч байна. Өөрөөр хэлэх юм бол 13 онд бас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд бид нар тухайн үед бол хараагүй хүмүүс зориулаад сандлын хуудсан дээр саналаа тэмдэглэхэд зориулаад бариал тэмдэглэх бүхий хавцыг ашиглаж эхэлсэн байгаа юм. За тэгээд энэ маань нөгөө 2015 онд сонгуулийн тухай хууль маань нөгөө нэгтгэгдээд өөрчлөлт орох үед ерөөсөө ганц ерөнхийлөгчийн сонгуул биш, орон нутгийн сонгуул, парламентын сонгуул гэдэг бүх шатны сонгуульд хараагүй иргэдэд зориулж саналаа нууцсан хөлтөнд боломжийг бүрдүүлэх зорилгоор бариал тэмдэглэх бүхий энэ хавцыг ашиглана гэдгийг хуулинд оруулаад өгсөн. Тэгээ бас мөн томруулдаг шил байна, санал авах бүхэг болгоныг оруулсан. Яг энэ хавцын тасламжтайгаар бид нэр саналаа нууц зорих боломж нь олдож байгаа. Гэхдээ өнгөрсөн нодлон жилийн сонгуул дээрээс бид нэр зөвхөн нэг дүгнэлтийг хийсэн л дээ. Нөгөө саналын хуудас маань нэлээд нөгөө тулгаж гардаг. За тэгээд тэрийгээ бид нар нөгөө компанитай хамтраад нөгөө хавцаа хийх маань бас нэлээд давчин хугацаанд хийдэг. Тэгэхээр яг нөгөө бүр хаслагдмал одоо баг суманд байгаа харааны бэрхшээлтэй хүмүүс яг саналаа ингэж өгөөрөө одоо энэ хавцыг ашиглаад одоо иймэрхүү байдлаар өгөөрөө гэдэг нөгөө сурталчилгааны мэдүүлэн таниулах ажлыг хийх маань жоохон хангалттай байж чадахгүй байна уу гэдэг асуудал гарч байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ тал дээр манай одоо нөгөө сонгуулийн хорооны ажилчид бас манай харааны бэрхшээлтэй иргэд өөрсдөө аль аль нь нэг нь гаргаж өгч тавьдаг, нөгөөх нь байхгүй бол асуудаг тийм л байх юм бол ер нь харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд бол дэвшилттэй байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул 2017 хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгох эрхийг баталгаажуулах, тэгш оролцоог хангах чиг үүргийг сонгуулийн бүх шатны хороодод өгөх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд мөн сонгуулийн ерөнхий ороотой хамтран ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саналаа өгөхөд зориулан тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан барайл өвсгөн хуудас, томруулдаг шил зэрэг бүхэл арга хэлбэрээр хүртээмжтэй орчныг бүрдүүлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо хүртээмжтэй байх. Ялангуяа одоо тэрэгцэртэй иргэн өөрийн биеэр орох боломжийг хангаж өгөх гэдэг ийм заавар боломж хөргүүлсэн. За үүний дагуу саналах байруудыг бол аль болохоор одоо нэг давхарт байдаг юм тийм ээ. Одоо зойрын давхарт байрлуулахгүй байх ч гэдэг юм уу. Ийм зөвлөмжүүдийг хөрвүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань одоо нэлээдгүй хувь нь зөөрийн битэмжсэн хайрцаг саналаа өгдөг. Зөөрийн битэмжсэн саналын хайрцагаар одоо саналаа өгөхөд урьдчилж хүсэлтээ гаргана. Саналах өдрөөс 5-аас доош хоногийн өмнө буюу 6 сарын 21-ээс өмнө хүсэлтээ гаргасан байх хэрэгтэй гэсэн хуулийн залттай байдаг. Тэгэхээр үүний дагуу одоо хүсэлтээ гаргаад эмнэлгийн магадлага буюу холбогдох баримтчийг авсархсны үндсэн дээр зөөрийн битэмжсэн саналын хайрцагаар саналаа өгсөн сонгогчдын нэрийн салтад орж байгаа. 6 сарын 25-ны өглөө 9 цагаас орой 20 цаг хүртэл явагдана. Тэгэхээр энэ хугацаанд бол зөөрийн битэмжсэн хайрцагаар саналаа өгөх хүсэлтээ гаргасан сонгогчд маань яг өгсөн хаягандаа байх шаардлагатай. За хэрвээ одоо хаягандаа байхгүй өөр тийш явахаар л урьдчилж энэ тухайга саналах байрандаа мэдэгдэх ёстой байна. Сурчлагын материалуудыг бол бид нар бас хангалттай хэмжээгээр аль болохоор хүртээмжтэй байдлаар хийж байгаа. Тэгэхээр одоо сонгогчдод зориулсан телевиз энэ шторкуудыг бол бид нар дохионы орчуулагтай мөн одоо доогуур нь хадмал орчуулагтай тийм ээ зэдэр дээр одоо мэдээллийг гол мэдээлэлүүд өгөөд ингэж явж байна. Харааны бэрхшээлтэй зориулсан томруулсан өсөв бүхий тарах материал мөн барайл өсөв бүхий тарах материалыг Монголын хараа хүчтэй үндэсний холбоотой хамтарч одоо бид нэр хевлээд орон нутагт хөргүүлэх одоо сонгогчтой хөргөх ажлыг хийж байна. Энэ цаг үе бол бидний амьдрал ахуй цаашид ямар байх, улс орн маань цаашид хэрхэн хөгжин дэвших вэ? Ямар ерөнхийлөгчтэй болох вэ гэсэн эргэн бүрийн болоод улс орны минь өмнө ирж байгаа хамгийн чухал цаг үе мөнөөс мөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидэнд Монгол улсын бүрэн эрх иргэний хувьд энгийн иргэдтэй адил тэгш эрхтэйгээр сонгох эрх үүрэг хариуцлагч бас бий. Тиймээс тэгш оролцоо, тэгш эрхтэйгээр сонгуульдаа идэвхтэй оролцгоё. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул 2017 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо.